Норо гэдэг 25 настай бүсгүй нөхөртөөгөө хамт Нью-Йорк хотод амьдардаг. За Норогийн гарал үүсэл бол Нью-Жерси. За нөхөр нь болохоор Лос-Анжелесаас ирсэн. За Нью-Йорк хотод суралцж байх үедээ оюутан байхдаа энэ хоёр үеийнхэж нөхөрлөөд хамгийн сонирхолтой нэг сургуулаа яг төгсөх жилээ төгсөх тэр зунаа энэ хоёр хурим найраа хийгээд нэг эрт орсон байгаа. За энэ хоёр одоо 25 настай яг үе тэнгийн ийм сайхан залуучууд. За Сэм бол одоо ажил төрөл хийгээд амьдрал аваад явдаг. Норо бас одоохондоо хүүхдгүй байгаа учраас бас ажил төрөл хийгээд хоёулаа карьер мөнгө хөөгөөд нэлээд амжилттай явж байгаа залуучууд байгаа. За мэдээж лизингээр бас өөртөө таарсан дундаж байшин дээр авчихсан тэндээ бас тогтчлт үйлчилгээ энэ төр хийгээд одоо байж идэг. За ингээд нэгэн амралтын өдөр Норо өөрийнхөө гэр орныг цэвэрлэх тэр тусмаа шинэ жилийн одоо бусад зүйлүүдийг дээш нь хураах одоо тэр ажиллагаанд ороод хамаг юмнуудаа хурааж исэн. За хурааж байгаад хамгийн сүүлд одоо хурмын үеэр орж исэн өрөөндөө яваад ороход тухайн үед ирж исэн асар их бэлэгтэй тэр бэлэгний үлдэгдэл 9 шидийн хайрцаг сав зөндөө олон зүйлүүд бол одоо 50 дээр бол хахтал өрөөстэй байсан. За Норо бол хамгийн дээд талын одоо 50 дээр байгаа хайрцагтай зүйлийг буулгаж ирэх гэж бол үнэхээр чадаагүй. Ягаад тэгэхээр хамгийн дээр одоо өөрийнхөө тэр ёлкны гоё чимэглэлийн зүйлийг тавих тийм бодолтой байсан. За тэгээ нөхрийгөө дуудсан байдаг. За ингээд нөхөр нь ойролцоогоор 1 м 80 см өндөртэй учраас Норогоос хамаагүй илүү хурдан тэр тухайн хайрцагтай зүйлийг доош нь буулгаж ирэхэд ойролцоогоор 3 жилийн өмнө хурмын үйл ажиллагаанд хэрэгжилж ирсэн тэндээс үлдсэн бас зүйлүүдээр картон цаасан дотор байсан. За тэгээ тэр зүйлүүдийг одоо яах вэ ийхүүгээ асуухад Норогийн нөхөр нь одоо амралтын өдөр учраас явж чадахгүй ирэх нэг дэх хоёр дахь хогийн цэг рүү очиж бас хайнаа гэдэг тийм үгийг бол хэлсэн байгаа. За ингээ Норо эмэгтэй хүний сониуд зангаараа тухайн хурмынхаа тэр өдрүүдийг дурсаад тэнд одоо хэрэгжилж ийсэн туу зүг янз янзын зүйлүүдийг картон цаасан дотроос олсон тэднийг хараад инээмсэглээд ухаад өнгөчөд байж итэл дотроос нь нэгэн задлаагүй захиа бол гарч ирсэн. За захиан дээр юу гэж хаягдсан байсан бэ гэхээр хайрт Сэмдээ зориуллаа гэсэн нэг тийм үг байсан байгаа. За нөхрийг нь бол Сэм гэдэг. За тэгээд хайрт Сэмдээ гэдэг үгийг хараад үнэхээр гайхсан. За тэгээд эргүүл тойруулаад харсан чинь ямар ч тийм задлсан улмөр байхгүй. Яг анх ирсэн яг тэрэн шигээ битүү тийм захиа байсан байдаг. За ингээд Норо гэдэг хүүхэн бол тал хийгээл явсан. За хин гэдэг хүн нөхрийг нь хайртай дуртай хайртай хонгормон энэ төр гэж хаягдл захиа бичдэг үлээ. Энэ арай өмнөх эксүүд нь юм болов эсвэл өөр одоо хоорондоо сэтгэлийн холбоотой байсан найз нөхдөний юм болов заавал хоримдоо чи ямар хүмүүс ирлээ гэдээ одоо 3 жилийн өмнө болж исэн хурим найраа эргүүлэн төсөөлөд бодсон. За тэгээ яг санаа оноонд нь таарчхаар тийм хүүхэн шүүхэн бол ерөөс орж ирээгүй. За ингээ үнэхээр гайхсан. За ингээ нөхрөө дуудсан. За нөхөр нь хүрээд ирсэн. За юу болов гэдгсэн чи энэ юу учиртай захиа хин чамд өгсөн гэдэг тийм үгийг хэлсэн. За тэнгууд нөхөр нь тэр захиаг харангуудаа царай нь хөвс хийж цонхингуудаа наа чин нэг онцгийн бишээ надгаа чи зүгээр яачих саунд нь үлдээчих би одоо хаягтай дагуулж яваад хайчи гэж хэлсэн. За тэнгууд нь Норо үгүй энэ захианы учрыг олмоор байна. Энэ ямар учиртай хүн хин ямар хүүхэн гэдэг талаас ерөнхийдөө асуултыг тавьсан. За тэнгууд Сэм за би чамд энэ бүх зүйлүүдийг тайлбарламаар байна. Гэхдээ одоо чи өнөөдөр амралтын өдрөө ийш тийшээ явах учраас ийм одоо ярмааргүй байна гэдэг хэлсэн. За тэнгууд одоо эдрэлтэй уцсны үд зүрээс бариад авсан Норо заа гэдэг тийшээ картон цаасар чулуучахгүй нөгөө захиагаа барьсаар байгаа Сэмийг дагаад галтаагоонд орж ирсэн. За Сэм тэгээ цаашаа хараад кофе уугаад цонхоор юм бодлогошроод хараа зогсоод байсан. За тэнгууд одоо Норо нэлээд эйгүү хүнд асуудал байна да гэдгийг мэдэрч байгаа учраас одоо уйлан дууран ард нь хурж ирээд энэ ямар учиртай хүүхэн юу юм чи энийгээ хэлж хэний ч мэдчихэж миний санаа амар натэр гэсэн хэлдэг. За тэнгууд Сэм эргэж за нөхцөл байдал нэгэд ийм болсон бол би чамд одоо тайлбарлахаас ямар ч арга алгаа тэгээд хамгийн гол нь чи 50 сонсно гэдгээ надад бат гэдэг хэлсэн. За тэнгууд Норо мэдхийн хүслэн болсон учраас одоо тгий би одоо 50 байна гэдэг амлалтыг өгөөд хоёулаа ширээний ард суулсан. За ингээд ширээнтэй суужаад тухайн захиаг олдоод тавьчаад ер нь би энэ захиаг задлж үзмээргүй байна гэдгээ нөхөр нь шууд хэлсэн. За тэнгууд ихнэр үгүй чи одоо 3 жилийн өмнө захиаг хүлээж авчаад одоо задлаагүй чи ямар учиртай чи хинээс ирж байгааг мэдж байгаа юу гэсэн чи мэдж байгаа гэдгсэн. Чи задлаач ч гэсэн задлахгүй гэсэн. За чи задлчвал надад бас санаа амар байна. Энэ захиан дээр яг юу байгаа нарийн ширээ чи мэдмээр байна гэдэг тийм үгийг Норо нэлээд хариуцлагатайгаар ерөнхийдөө цаашдаа асуудалтай амжилт салах нийлэх байшин барилга хуваах
одоо нэг иймэрхүү нөхцөл байдал руу гуулахад бэлэн болцсон. За тэнгүүд сайн бол хэлсэн. За чи ямар ч байсан уурлахгүй гэж хэлсэн. За ерөнхийдөө захиагаа задлахаас өмнө чамд нэг одоо жижигхэн оршилт түүх ярьж өгье гэсэн. За тэнгүүд ноороо би сонсож ийн гэдэг тэгдэг. За тэнгүүд Сэм бол өөрөө Лос Анжелесын гаралтай хүүхэд гэдгийг түрүүн хэлсэн. За Лос Анжелесаас хавс Нью-Йоркод ирж сургууль суралцсангаа одоо ноороотой танилцаад тэгээ оюутан цаг үедээ ерхийд уулзаж орж гарч явдаг байгаад нэг удаа буцаж Лос Анжелес хотод очиод ээж автайгаа уулзсан. За Сэм бол айлын ганц хүүхэд, аав ээж нь бол нэлийн хөрөнгөтэй бас Лос Анжелестай толгой цогсон хэдэн үеэрээ баян тархан тансаг амьдарч байгаа ийм айлын хүүхэд. За тэгээ Сэм явж очиод одоо их сургууль нарийн ширээ юм ярьж ирснээр залгуулад сургуулаа төгсөнгүүтээ залгуулад шууд хурим найраа хиймээр нэг ийм Ноороо гэдэг бүсгүйтэй танилцсан Нью-Жерсигийн гаралтай Нью-Йоркод одоо өсөж төрсөн ийм хүүхэд байгаа гэд хэлсэн. За тэгсэн чинь аав ээж нь юу одоо их сургууль төгсөө залгуулад хуримнаа тийм байхгүй чи одоо арга ажиллагаа өөрөө бол ер нь хүүхнээсээ судалсан юм уу? Чиний одоо өв залгамжлах эрх нааруу цаануу энэ төр зүйлийг чи мэдчихээ чамтай бас ингэж нарийн ширээ тулж ажиллаад байгаа биш үстэй. Чи ер нь яагаад ингэ хүүхэн шуухан болоо явчих. Бид нарт бас төлөвлөсөн бизнес, маркетинг янз янзын арга ажиллагаанууд байгаа. Энэ бүх зүйлээ авч явах хэрэгтэй. Ер нь чи тэр Нью-Йоркод одоо байгаад байх хэрэг урд сургуулиуд төгсөж Лос Анжелес хүрэл дээр энэ төр гэдэг үг хэлсэн. За тэнгуут одоо Сэм өөрөө жоохон төлөв даруй залуу учраас ноорог орхиод явж чадахгүй учраас ерөнхийдөө хэлсэн. За энэ бол үнэхээр сайн бүсгүй байгаа. Би одоо энэ хүнтэй амьдралаа төсөөлж байгаа амьдрал гэсэн. Тэнгуут хүн болгонд иймэрхүү төсөөлөл хэдэн мянга тохиолдно. Тэр болгонтой чи хүн амьтантай суугаа батлуулаад ингээд явах юм бол атгадаад цаг хугацаа дээрээс нийт хөрөнгө бүх юмд чинь бас ингээд хэцүү. Чи зүгээр л хүүхэнтэйгээ ингэж байгаа сургуулаа төгсөөл тэгээд одоо хоёр болон дугаа ингээд салцсан дээрээ гэдэг үгийг аав нь бол хатуух хэлсэн. За ингээд энэ хүүхнээ зөвшөөрүүлэх байтугай юу уулзаж нэг хоол унд идэх ямар ч юм боломжгүй болсон. Энэ нь бол Лос Анжелес руу офицерч нэг хоол унданд оруулна, газар үзүүлнэ гэж үг ярьж ирсэн. За тэгээ ээж аавынхаа ийм хандлага харилцаанаас болоод одоо тэгээд Сэм бол урам хугарч Нью-Йоркод ирсэн. Нью-Йоркод ирэнгүүтээ Нью-Йоркод их сургуулаа одоо хоёулаа зэрэг төгсөнгүүтээ шууд Нью-Йоркод ажил олж хийдэг. За тэнгүүтээ Лос Анжелес явах хэвээр хүн чинь одоо Нью-Йоркод ноороод хорогдож тэнд ажилд орж хийгээ. Дээрээс нь ээж автайгаа холбогдохоо болоод нэг иймэрхүү зүйл болсон. За ингээд Нью-Йорк хотод байж явах үедээ яг барьснараа санснараа хурмаа бол хоёулаа цомхон хийсэн найз нөхдөө цуглуулаад тэгээ хурим найраа хийгээд ерөнхийдөө маш ховор тохиолдолдоо их сургуулаа төгсөнгүүтээ зэрэг хурим найр хийнэ гэдэг чинь одоо уг нь бол ажил төрөл олох байр байшин олох гэх мэт ингээд дараагийн том асуудал тэгж 30 мөч үрж иж энэ асуудлыг хийдэг. За тэнгууд энэ хоёр бол маш ар баг задуурнаас санаа онооны хилээд ингээд энэ зүйл рүү бол орсон. За ингээд хурим найрын үйл ажиллагаанд Сэм одоо ноороо гомдоохгүй тулд одоо тухайн Нью-Йорк хотоос нэг эрэгтэй эмэгтэй аав ээжийнхээ үеийн хүний хөлсөлж Лос Анжелесаас ирсэн манай аав ээж байгаамаа гэж ноороо танилцуулаад хурим найрыг одоо ингэж бүрэн бүтэн явуулсан тийм учиртай юм байлээ. За тэгээд хурим найр явагдаад ингээд дуусаад нэг 14 хоногийн дараа одоо Сэмийн найз Лос Анжелест байдаг залуу яг тухайн хуримн дээр байсан. За тэгээ буцаж очиод Сэмийн аав ээжэд одоо тэр хуримын үйл явцыг бүр ингээд деталлаар нь зургийг аваад аав ээжд нь үзүүлсэн юм байлээ. Тэгээ аав ээж нь тухайн зургуудыг хараад тэгээ тэрнээс хойш одоо тухайн захиаг бичээд тэгээд ингээд явуулж ирсэн. За тэгээд тэр захиаг нь Сэм бол найзынхаа гараас хүлээж авсан. Авангуудаа ерөөсөө задлж уншихыг хүсээгүй. Ерөөсөө анхны тэр одоо амьдралыг хөвсөж байгаа зүйлийг дэмжихгүй ингээд сэргүүцэж исэн учраас одоо ямар ч тийм моралгүй болсон байсан. Учраас Сэм тэр захиаг уншилгүйгээр зүгээр орж ирээд одоо агуулгын өрөөнийхөө хамгийн дээдлийн картон цаас руу чухлуудчаад одоо 3 жилийн дараа эхнэр нь олж одоо тэрийг нь бас нэг хүүхэн шуухнаас ирсэн үү гэсэн маягтай бөөн одоо эвгүй одоо хүүтэн байдал бий болсон. За энэ ерөнхийдөө нэг ийм зүйл болсон юм а гэдгээ Сэм ноороод хэлсэн. За ноороо бол нэг хүүхэн шуухан нараа ораагаараа юм болов гэж бодсон чинь тийм биш. Аав ээжтэй холбоотой гэр бүлийн дотоод уур амьсгалтай холбоотой захиа байсан тэгээ гэдгийг мэдсэн. За тэгээ санаа амарсан учраас за чи дүүгүүл юу ял та энэ захиаг нь уншаад дуусгал та гэсэн. Тэгээд Сэм болгүй надад ч уншаад хэрэг байхгүй. Одоо миний үгэндээ бидний үгэнд ороогүй хурим найр хийж ингэж эцэгхээс оруулаа, өвдөцөөс оруулаа, эдгэрнээс оруулаа гэдэг тийм ярих бах. Би одоо наадхан дээр чинь байгаа юм бичсэн болгоныг ойлгож байгаа гэсэн. За тэнгууд нөрөө гисэн ч гэсэн тэр хүмүүс чиний төлөө
одоо энэ хурмын үйл ажиллагаа болоод өнгөрсний төлөө те одоо ингээд бүх зүйлийн төлөө ингээд ойлгоод чам руу ингээд өөрсдийн хандлага гаргаж захиа бичнэ гэдэг чинь өөрөө чинь бас айгүй сайн дохио штэ. Чи ямар ч байсан ядаж энэ захиаг нь уншаад шийдвэрээ гаргаач гэж хэлсэн. За тэнгууд сайн за тэгвэл жоохон уншил та гэдэг нөгөө захиаг барьж аваад ураад доторх нь гаргаж ирсэн. За тэгээд ингээд эхлээд унших гэсэн чинь ноороо Сэм чи өөрөө унших хэрэгтэй те чанга уншчих би яг сонсоё гэсэн. За Сэм дуртай дургу нөгөө захиагаа толгоолоо дээрээс нь эхэлж одоо уншсан. За тэнгууд хайртгүй Сэм минь чамаа сайн байгаа гэж найдаж байна. Тэгээд аав ээж хоёр нь тэнийг бүдүүлэг алхам хийж чиний хүсэл мөрөөдөл зорилго бүх зүйлийг чинь одоо эсэргүүцэж ийм байдалд хүрсэндээ үнэхээр харамсаж байна. Бас өөрсдөөсөө ичж байна. Тэгээд чиний Ноороо гэдэг бүсгүйтэй хамт хурим найг хийж байгаа зураг болгоныг чинь харж хамгийн гол нь тэр зурган дээр чамайг ад жаргалтай байхыг чинь хараад бид хоёр өөрсдөө асар ихээр буруутгаад одоо өнөөдрийг хүртэл зовж явж байна. Тэгээ хэрвээ чи бид хоёрыг уучлах юм бол эргээд сайхан уулзах те гэр бүлийн одоо хэлгээгээ үргэлжлүүлэх мөн их нэртэй чинь бас ингээ ойр дотн болж танилцах ийм одоо боломж санал одоо өгж гинөө. Тийм боломж байвал одоо эргэж бидэнтэй холбогдоорой гэж одоо яг хурим болсны дараах 14 хоногт яг тийм захиа явуулсан байдгийн байлээ. За тэгээд тэрнээс ч хойш 3 жил болсон гэдэг чинь одоо аав ээж хоёр нь бол 3 жилийн турш шармахтайгаа хатаж хүүгээс нь бас ямар нэгэн хариу ирэх болов гэд хүлээсэн. За ирээгүй. Тэгээ хүүгийнхаа тухай ерөнхийдөө те хүүгийнхаа найзуудаас дамандаас сонсож ингэж одоо их үр эцэг үрийн одоо ийм хооронд ийм хэцүү холбоос үүссэн. За ингээд Сэм ч яг ерөнхийдөө энэ бүх зүйлүүдийг уншаад аав ээж хоёр бол яг тухайн үедээ энэ үгийг надад хэлсэн бол надад аюу гоё болсон. Тэгэхгүй одоо ингээ бүх юм үүснээр ингээ хэлэхээр ямар ч үн цэнгүй амгүй болж байна гэдгийгсэн. За тэнгуут Ноороо өөрөө бас нэг ухаалаг хүн учраас одоо юу гэдгийг те аав ээжтэй ингэж байгаа гингүүт наа тэгдэг битээ харьц гэдэг юм уу гэхгүйгээр ерөнхийдөө ээж аав чинь өдий зэргийн хэмжээний боловсрол мэдлэгтэй алдаа те оноогоо хурдан дүгнээ тэндээ авах хэмжээгээ мэддэг хэмжээний төвшний одоо хүмүүс учраас тэнэг хүмүүс биш учраас бид нэр энэ хүмүүстэй эргэж холбогдох ёстой. Тэр тусмаа чи хүүн учраас энэ хүмүүстэй холбогдож уулзаж одоо эргээд хэвийн байдалд ортолоос асуудлыг шийдэх ёстой. Яг л чи биш тэд нэр өөрсдөө энэ эхлэлийг тавьсан гэдэг чи ойлгож хэлсэн. За ингээд Саймч дуртай дургу одоо өөрийнхөө гэрлүү захиа бичсэн захиан дээр үлдсэн мэт хүндэт аав ээж сайн уу сүнсаах юу зав зайтай бол Нью-Йорк хотод ирээч те манайх нэг байр байшинд орсон Ноороо хоёрыг хүлээж аваад нэг сайхан хоолунд идэ жоохон сууя гэдэг тийм одоо урилгац гэдэг зүйлийг бол явуулсан. За тун уудалгүй хаягаар нь буцаж захиа эрэхтэй үнэхээр аав ээж нь баярлж байна. Яг одоо онгоцонд суух гэж байна гэдэг тийм одоо мессеж өгсөн. За ингээд нисэх буудлын дээрээс аав ээж хоёрыг аваад өөрсдийнхөө гэртээ хурж ирсэн. За тэр хооронд бол сайн машин дотор аав ээжтэйгээ нэг хахтар халуун дотн яриагүй. Гэхдээ аав ээж хоёр насар ихээр догдолсон, баярлсан хүүгээ те хараагүй 3 жил болсон. Тэгээд эргээд ингээд харахаар 3 жилийн дараа харахад хүүн айл хэдийн бүр нэг те нам суудсан одоо ажил амьдрал бүх юм наваа тэгшэрсэн. Тэр тусмаа бүр хар залуудаа хайртай хүүхнтэйгээ суугаад ажил амжилттай явж байгаа ийм дүр зураг хараад үнэхээр их баярлсан байдаг. Тэгээд аав ээж хоёрт нь Лос Анжелест бүх юм байгаа. Мөнгө төгрөг, хамт олон одоо хамаатан садан бэлгэсэлт одоо те танил тал нөлөө хүрээ бүх юм байна. Гэхдээ ганцхан хүүгээл одоо те гомдоогоод ингээд хавс Нью-Йорк руу ингээд явуулчихсан. За тэгээд Нью-Йоркод аав ээж хоёр нь хурж ирээд хүүгийнхаа машинд суугаад явсан. За замын туршид бол ээж нь бол байнгын уйлаастай явсан. Аав нь бол өөрхийдөө ийшээс нэг хараад тийшээс нэг хараад би энэ тавгүй те одоо ингэж явсан. Сэм бол хамгийн тайван байсан хүн тэр машин дотор. Тэгээд ингээ гэрийн гадаа буухад Ноороо бүх зүйлийг өрслөн бэлдээд одоо жинхэнэ хадам аав ээжийг албан ёсоор одоо ухтан авч те ямар нэгэн байдлаар ингэж хямсалцаж юм цэвэрлэж энтэнд ууралж одоо хаяг шанах шажигнуул тэгээгүй яа харахгүй ингээд нэг хүндлэлтэй одоо энэ хоёр хүнийг ингээд тосч авсан. За нэг иймэрхүү хүндлэл, иймэрхүү яриа хөөрө болно гэж ойлгоогүй учраас үнэхээр гайхсан. Тэгээ аргач хүмдэ 3 жил болсны дараа бас хүмүүс нэлээд тайвширсан учраас энэ хүү уулзалт бол үнэхээр гоё болсон. За хоолунд бол ярих юм байхгүй. Эндөө тэ сэтгэл шингээж ингэж сайхан болсон. За тэр жижигхэн ч гэсэн бас тогтой тухтай тэр залуучуудын тэр сайхан амьдарч байгаа байр байшинг хараад аав ээж нь бол үнэхээр их одоо баярлаж одоо бараг л те
одоо өөрсдийн өв хөрөнгийг та хоёрт одоо шилжүүлж яал гэж хэлчих шахуу одоо тийм айхтар догдолсон байдаг. За ингээд аав ээж хоёр дээрээс нь хүү бэр ингээд энэ дөрвийн одоо харилцаа нэлээд сайхан зөөлөрч Нью-Йорк хотод одоо тэр хаваар тэр тусмаа Нью-Жерси энэ тэрээр одоо эдгээр 7 хоног хамтдаа сайхан аялаад ингээд одоо онгоцны буудлаас Лос Анжелес руу өдөж өгсөн. За тэгээд одоо удахгүй болох янз янзын одоо Америкийн баяруудаар хамтдаа уулзах хоолнд орох цацаг тэр бол идэх гэх мэт одоо зөндөө олон ажлыг одоо Сэм хүлээж байгаа. Тэгээд Сэм бол ямар ч аав ээжтэйгээ уулзсанд бол баярлсан. Тэгээд эндээс биднэрт юу гэж харагдаж байна гэхээр за барууны ертөнцид бол одоо юу гэдэг юм хүүхдийн сонголт бол одоо хамгийн том сонголт байдаг. Тэгээд хэрвээ хүүхэд өөрийнхөө амьдралыг өөрөө зураад инглээ гэхэд ээж аав нь одоо юу гэдэг те өсгсөн төрүүлсэн гэдэг нэрээрээ халахвчлан тэр хүний хувийн орон зай руу бүр гүн гүнзгий нэвтэр шинтэй суух орж гарах одоо юу гэдэг те мэдлэг боловсрол mëсэл мөрөөдлийн бүгдийг нь дэвслэнэ гэдэг бол өөрөө одоо муухай. Тэгээ тийм зүйлийг бол одоо мэдээж миний ээж аав юм чинь гээд дэвслүүлээд байхгүй. Тэгээд үнэхэрийн одоо сэтгэлд нийцгүй ёс зүй бүх юмтай зөрөлдөх юм бол эцэг их байсан ч хамаагүй харилцаагаа таслаад мөр мөрөө хөөгөөд явдаг хэмжээний бас одоо потенциалтай хүмүүс бол байдаг. Тэгээд тийм учраас одоо энийг сонсож байгаа одоо мэдээж хүмүүс бол эцэг их болцсон байгаа байх зарим нь одоо тийм гэх мэт янз янзын амьдралыг үзэж явж байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр одоо ерөнхийдөө таны хүүхэд бол таны өмч биш юм а гэдгийг одоо энэ түүх харуулж байна. Тэгээ ямар ч байсан зарим хүүхдүүдэд бас алдах эрхийг нэ амьдралаа зохиох одоо тэр эрхийг нөгөө бас итгээд үнэхэрийн одоо барахгүй болвол нэг тулж дэмжих ч юм уу те туслах тийм маягтай хандаасаа гэдэг одоо зүйлийг энэ түүх биднэрт бол ойлгуулж байна. Тэг ямар ч байсан сайн бэртэй байсан учраас аав ээжтэй гэж холбогдоо гэдэг саналыг хилээгүүл Сэм тэр захиаг хогийн цэг рүү шидээд тэр хоёр ээж аав хоёр одоо те Лос Анжелест одоо тэнд шармахтайгаа хатаад үлцэн амьдралаа яаж өнгөрөх байсан нь бол одоо үнэхээр юм бас зүрх өвтгөж байна. Тэгээд өнөөдрийн оруулсан гоё түүх мэ та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээ орж гараад ойрхон байж байгаарай. Дараагийн гоё түүхүүд ингээд араараас ороод угсраад явна.